12 тоглогчтой Сагсан бөмбөгийн багийн нэг тоглолтод тоглогч тос бүрийн авсан оног статистикч иш навчны аргаар дараах байдлаар тэмдэглэжээ. Баг уг тоглолтод хэдэн оноо авсан бэ? Үүнийг эхэлж хараад ойлгоход хэцүү тэмдэглэх юм. Иш гэсэн багнанд тэг 1 2, навч гэсэн баганд эдгээр тоонууд байна. Үүнийг хэрхэн тоглогчдын авсан оноотой холбоо ойлгох вэ? Тэгэхээр үүнийг дэлгэрүүлж тайлбарлая. Навч багнанд тоглогч бүрийн авсан онооны нэгжийн орны цифрыг, иш багнанд 10-ын орны цифрыг бичнэ. Навч багнанд байгаа цифр бүр нь нэг тоглогчод харгалзах ба харин иш багнанд байгаа цифр нь баруун талд байгаа цифр бүрт хамааралтай. Энэ нь тоглогчдын хуваарлтыг харуулахад хэрэгэлдэг. Тоглогчдын ихэнх нь тэгээр эхэлсэн буюу нэг оронтой тоо оноо авсныг та харж байгаах. Цөөн хэдэн тоглогч нэгээр эхэлсэн оноо авсан, харин ганцхан тоглогч 2-оор эхэлсэн буюу 20 оноо авчээ. За тэгэхээр эдгээрийг илүү ойлгомжтой байдлаар бичиж үзүүлье. Тэгэхээр би тгийг ягаан өнгөөр бичье. Ингээд 1 2 3 4 5 6 7 тоглогчийн онооны 10-ын орон тэг байна. 1 2 3 4 5 6 7. 7 шиг тэг биччихлээ. Энэ тоглогчийн онооны нэгжийн орон ч бас тэг байна. Энэ хоёр тоглогч оноо аваг бахна. Харин энэ тоглогч 2 оноо авчээ. Энэ тоглогч нь 4 оноо авсан байна. Би улбар шар өнгөөр бичье. Энэ тоглогчийн онооны нэгжийн орон нь 7 байна. Энэ бас 7 оноо авсан байна. Энэ тоглогч 9 оноо авчээ. Одоо ингээд харвал тоглогч тус бүр тэг 2 4 7 9 оноо авчээ. Харин 10-ын оронд тэг байна гэдг нь тэд оноо аваагүй гэсэн үг биш шүү. Харин 7 тоглогчийн авсан оноо нэг оронтой тоо байжээ л гэсэн үг юм. Одоо дараагийн мөрийг харъя. Эдгээр тоглогчид бүгд нэгээр эхэлсэн оноо авсан байгаа. Тэгэхээр 1 2 3 4 1 1 1 1. Одоо нэгжийн орны цифруудыг нь бичье. 1 1. Энэ тоглогч 11 оноо авсан байна. Нэгжийн ба 10-ын орны цифр нь хоёулаа 1 байна. Энэ бас 11 байна. Нэгжийн ба 10-ын орны цифр нь хоёулаа 1 байна. Харин энэ тоглогчийн онооны нэгжийн орны цифр нь 3 байна. Энд тэр 13 оноо авсан байна. Үнийг ягаан өнгөөр бичье. Энэ тоглогч 18 оноо авчээ. Түүний онооны 10-ын орны цифр нь 1, нэгжийн орны цифр нь 8 байна. Ингээд сүүлийн тоглогчийн онооны 10-ын орны цифр нь 2 ба нэгжийн орны цифр нь тэг байна. Улбар шар өнгөөр бичье. Тэр 20 оноо авчээ. Иш навчны аргаар өгөгдсөн тэмдэглэгийг дэлгэрүүлж бичвэл тоглогч тус бүрийн авсан оноо ийм байна. Эндээс хэдэн тоглогч тгээс эс хүртэлх оноо авсан бэ гэдгийг харж болно. Мөн хэдэн тоглогч 10-аас 19 хүртэлх оноо авсан бэ? Хэдэн 20 ба түүнээс ихийг авсан бэ гэдгийг харж болохоор байна. Гэхдээ тэд ийм асуулт асуугаагүй шүү дээ. Харин баг хэдэн оноо авсныг асуусан байгаа. Үүнийг олохын тулд бид бүх тоглогчийн авсан оноог нэмнэ. За оноонуудыг ихээс нь эхлээд бичье. 20 нэмэх нь 18, нэмэх нь 13, нэмэх нь 11, нэмэх нь 11, нэмэх нь 9, нэмэх нь 7, нэмэх нь 7, нэмэх нь 4, нэмэх нь 2. Зүг бичсэсгээ харъя. 2 11 байна. 1 9, 2 7, 1 4, 1 2 байна. 2 нь огт оноо аваагүй байгаа. Одоо эдгээрийг нэмье. Эхлээд эдгээрийг нэмнэ. Тэг дээр нэмэх нь 8, нэмэх нь 3, тэнцүү 11, нэмэх нь 1, тэнцүү 12, 12
дээр нэмэх нь 1 тэнцүү 13, нэмэх нь 9 тэнцүү 22, нэмэх нь 7 тэнцүү 27, 34, 38, 30, 40. Ингээд 40. Дахиад нэг удаа нэмье. 8, 11, 11, 12, 13, 22, 29, 29. Тэгээд 29, 36, 40, 42. Би алдаа гаргачихжээ. Дахиад нэг удаа шалгая. Эдгээрийг нэмнэ гэдэг жоохон хэцүү юм шүү. Сүүлийн удаа нэг нэмээд үзье. Тэгдээд нэмэх нь 8, нэмэх нь 3 нь 11, 12, 13, 22, 29, 36, 40, 42. Одоо зүг болж байна. Би 2 ч удаа шалгалаа. Эхлээд нэмэхдээ би алдаа гаргасан байжээ. 4 дээр нэмэх нь 2, тэнцүү 6, 7, 8, 9, 10. Ингээд 102 боллоо. Баг нийт 102 оноо авчээ.